Манай компани нь кофе шоп болон энэ чиглэлээр бизнес эрхлэх гэж байгаа. Та бүхэнд кофений машин, кофе ботлогч, бүгд найрамдах солонгосоос үйлдвэрлэсэн блендер, ус цэвэршүүлэгч зэрэг тоног төхөөрөмжүүдийг Монголд хамгийн их хямд үнээр худалдаалж байна. Мөн арабика, дээд сортын 3 мөрийн холцтой кофений өр болон бусад дагалдах материалуудыг худалдаалж байна. Бид кофегоо нөөцөлж хадгалдаггүй. 7 хоног бүр шинэхэн үрийг хэрэглэгчдэд шууд нийлүүлдгээрээ давуу талтай юм. Бид урт хугацааны хамтын ажиллагааг танд санал болгож байна. UBS листантаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээ кофе цавь нэвтрүүлгээр үзэгч та бүхэнд эрэгтэй мэдээлэл болон сонирхолтой ярилцлагуудыг хүргэдэг байгаа. Ингээд өнөөдөр студид хүрэлцэн ирсэн зочтой та бүхэндээ танилцуулъя. За бүгд найрамдах Солонгос улсын Мөгөөний их сургуулийн зөвлөх доктор Им Чонсу, за мөн бүгд найрамдах Солонгос улсын Prime News сонигийн ерөнхий редактор Ким Ханжа, за мөн соёл урлагийн их сургуулийн докторант, соёлын тэргүүний ажилтан Сэрж Метавна хүрэлцээрсэн байна. Та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд хүргэе. За тэгэхээр бас үзэгчтэй Солонгосоос хүрэлцэн ирсэн зочид маань бас өөрсдийгөө тавчхан танилцуулж өгнө үү? 한국에서 오신 손님들. 몽골과 우리나라와의 관계가 옛날부터 오래전 전통이 있기 때문에 너무 따뜻하고 좋았습니다. үнэхээр үзэсгэлэнтэй сайхан Монгол улсад ирээд энэ хугацаанд маш сайхан аяллаа. Үнэхээр одоо Монгол хайртай тэр Монгол дуртай тэр сайхан сэтгэлээрээ одоо ирэхэд одоо Монгол маань үнэхээр сайхан учраас би үнэхээр таатай байгаа гэдэг. 3년 전에 프레 소르볼에서 박씨 생활을 했는데 너무 몽골 사람들이 순수하고 그리고 정이 많고 잊지를 못해서 또다시 이렇게 UBS 자문위원으로 오게 됐습니다. За 3 жилийн өмнө одоо Монголд ирээд хүрээдээ сургуулийн багшаар ажиллаж байсан хүн байна. Тэгээд үнэхээр бол монголчууд маш сайхан сэтгэлтэй, Монголын үзэсгэлэнтэй байгальтай энэ сайхан одоо тэр хүмүүс маань одоо Монгол улс маань миний сэтгэл маш их сайхнаар үлдсэн учраас би дахин ирэхийг дандаа хүсдэг. За тэгээ энэ удаас Монголд яг одоо хөвсгөл манай Монголын хөвсгөлтэй байгалийн сайхан хөвсгөлөөр аялсан байгаа. Тэгээд аяллаа хугацаанд ямархуу яг энэ ирсэн үед нь цаг агаар жоохон хүүтэн байлаа. Ямархуу байсан бэ? Аяллахын талаар яриул. 우리 몽골의 제일 아름다운 흡수구 쪽으로 조금 이번에 여행을 하셨다고 들었습니다. 근데 날씨가 조금 어떠신가요? 좀 춥다고 들었었는데. 그래도 뭐 아주 산 좋고 물 좋고 경치 좋은 흡석골이 너무 아름답고 또 문화와 예술이 정착되어 있고 꼭 고향에 간 느낌이었습니다. 그래서 고향에 갔다가 울란바토르로 직장으로 복귀한 기분. 이런 아주 좋은 흡석골 여행이었습니다. ямар ч байсан тэр цагаагаар байдлыг бол нэгсэн. Тэг мэдрээгүй. Тэгтээ ямар ч байсан их гоё яг төрсөн нутагтаа очсон юм шиг. Тэг өвсгөлт болохоор мэрэгжлийн сургууль болон тэг урлагийн сургууль гээд бас орсон байгаа. Тэгэд үнэхээр их сайхан байсан. Бид нар бол таатай байсан. 흡수골의 물이 흡수골의 하늘과 똑같아가지고 그 마음을 막 시원하게 해줬어요. 그래서 영혼이 맑아지는 듯한 느낌. 그래서 온 세계 사람들이 지금 뭐 전쟁을 한다거나 또한 뭐 안 좋은 일들이 있는데 хөвсгөл одоо тэр сайхан цэнгэг устай далайн ус маш цэвэрхэн гоо цэнгэг байсан. Тэгээ мөн тэнгэртэйгээ маш адилхан ижилхэн харагдаж байсан. Тэгээд бас тэнд очиод мэдээж одоо өнөөдрийн нийгэмд тийм ээ маш их ингээд тархилгаа хүртэл ингээ аюул стресстэй маш их юутай байсан боловч тэр сайхан байгаль дээр очиод тэр цэнгэг ус далайг хараад үнэхээр ингээд маш сайхан болж ингээд тарих ингээд нэгхгүй тархилгаагаа амар сэргээж авсан. Тэгээд өнөөдрийн бас дэлхийн одоо улс төрчд гэдэг юм уу тийм маш ингээд стресстэй байгаа хүмүүс ирээд энэ сайхан байгаль дээр дайжинтай хүмүүс ирээд энэ сайхан байгаль дээр ингэж сайхан начин ингэж гоё тийм ээ маш сайхан энергийг аваасай гэж би бас бодож байна. Ялцчгүй хөвсгөл болвол гадны зочид маань тий одоо аялагчд маань ирэхэд болвол тэр далаа тэнгэр хоёр ингээд яг цэнхэр өнгөн ингээд нэг харагдаад байна гэж штэ. Тэгээд одоо яг өөрөө ирээд
тэнд ингээд нөгөө нэг сүнс нэг юм гоё ариуссан юм шиг гэж хэлээд штэ. Тэгэхээр энэ яг одоо дэлхийд даяар дайн дайчинтай байгаа ийм үед те ийм сайхан байгальтай газар ирээд те одоо юу гэдэг ив наримтлыг бодоод те ингээ гоё сүнсээ ариусгуул гэж хэлж байгаа. Тэгээ яг үнэхээр одоо нөгөө гадны хүмүүс ирэхээр манай Монголын энэ байгалийн сайхныг бүр биширдэг те энэ хээр талд ирээд те ийм сайхан уудам талтай аргагүй Монгол хүмүүс гэж хэлдэг шиг те манай хөвсгөлийн ийм сайхан одоо байгалыг үзээд аргагүй яг ингээд сэтгэл хөдлөж байгаа болов гэж бодож байна тийм. Тэгээ энэ удаа бас ирсэн бас нэг зорилго байгаа тийм. Манай UBS List-тэй бас хамтарч ажиллаад за мэдээч хэрэг одоо маш хөгжингүү улсын хүмүүс маш их туршлагатай байгаа. Дээр нь тэр туршлагаасаа бидэнд хуваалцах гад тийм манай одоо телевизийн бас Солонгост ингээд зөвлөхөөр ажиллаад манай телевизийн туршлагаасаа хуваалцахаар ингээд ирсэн байгаа. Тэр талаараа ярилцсан. 이번에 오신 목적지도 두 번째에 우리 UBS 방송국하고 협력하고 있기 때문에 지금 기적으로 조금 많이 발전한 나라에 있기 때문에 그 방송국 쪽으로 좀 경험에 대해 조금 말씀해 주시면 좋겠습니다. 제가 먼저 이렇게 부족한 사람을 UBS 방송국 해외 자문위원으로 위촉해준 거에 대해서 건대야 PD님과 사장님께 감사한 말씀을 먼저 드립니다. 방송이 부족하지만 방송국이 UBS에서 발전할 수 있도록 한국과 몽골 간의 문화 교류 이런 면에서 커뮤니케이션을 할 수 있는 역할이 무엇인가를 연구하고 최선을 다해서 UBS 방송이 한국과의 협력에 되는데 많은 콘텐츠 개발하는 데 도움이 될 수 있도록 최대한 노력을 하겠습니다. 감사합니다. 저게 UBS телевизийн одоо тийм ээ гадаад харилцааны одоо тий зөвлөхөөр ингээд томилж өгсөн одоо танай телевизийн одоо захирал болон нийт хамт олон баярлалаа. Тэгээд цаашдаа хоёр орны тий одоо телевизийн хэвлэл мэдээллийн салбарын одоо хамтын ажиллагааны төлөө Монгол одоо судалгаа хийгээд илүү ингээ хамтарч ажиллах ямар сайхан боломжууд вэ? Тэр бүхнийг одоо хичээн ажиллах болно гэдгийг бас хэлье баярлалаа. UBS 방송국에서 한국 드라마를 가지고 재방송을 했었던 거를 얘기를 들어서 아주 히트를 쳤다라는 얘기를 들었었습니다. 그런데 이제 미디어 환경이 굉장히 빨리 막 팍팍팍팍 변화하는데 UBS 방송국에서는 이게 K 콘텐츠 그래가지고 그냥 그대로 갖고 와서 수입을 해서 반영하는 것이 아니라 같이 한국과 이제 글로벌화 해가지고 합작을 한다거나 아니면 다큐멘터리, 또 영화, 오디션 프로그램 이런 것들을 같이 프로그램을 만들어가지고 그것을 만들어가면 얼마나 좋을까라는 생각을 하고 있습니다. 예를 들면 우리가 호미가 몽골의 아주 대표적인 것으로 알고 있는데 그런 것들을 세계에 알릴 수 있는 것. 그건 뭐냐면 몽골의 전통이 곧 바로 글로벌의 최고라는 것들을 인식하시고 아시고 그러고 나면 그런 것들을 그 오디션 뭐 그 흠이 대회 뭐 이런 것들을 하면 우리 한국에서는 K 트롯이 굉장히 막 활성화가 됐는데 여기도 또 여성 흠이가 있다라는 거를 저도 와서 알게 됐거든요. 몽골에 와서. 네, 그런 것들도 같이, 이제 프로그램으로 만들어가지고 하면, 좋겠다는 생각을 하고 있습니다. 그래서 저희가, 대전에서 왔는데, 저희가 몸담고 있는 곳이 한국에 있는 대전인데, 대전에 있는 뭐 자연의 아름다움이나 또 이 몽골에 대한 흡수골 또는 이런 문제들 그리고 이 몽골의 그 교통 문제라든가 주거 문제라든가 이런 것들을 같이 문화적으로 어떻게 풀어나가면 재미있고 이것을 개선해 나갈 수 있는 방법들이 있지 않을까 또 연구를 같이 하면 좋겠다는 생각을 했습니다. мэдээж тэр хоёр орны одоо ингээ хэвлэл мэдээлэл телевизийн салбарын хамтын ажиллагаа бол их
олон сайхан зүйлийг хийх боломжтой гэж би харж байна. Зүгээр UBS телевизээр болохоор Солонгос одоо цуврал драмуудыг маш их гаргадаг гэж би сонссон. Тэгээд цаашдаа бид нэр илүү тэнд байгаа одоо киног тэр чигээр нь авчирч гаргаасаа бас дахиад цаашдаа хамтарч ажиллаад жишээлбэл Монголын үндэсний язгуур урлаг хөөми гэдэг тэр сайхан урлагийг одоо дэлхийд даяар таниулахын тулд хамтарч нэвтрүүлэг хийгээд бас хөөми чиглэлээр эмэгтэй хөөмич хүртэл байдаг гэж би бас сонссон. Тэгээд тэр үндэсний язгуур урлагийн онцлогийг хамтарсан тийм гоё дэлхийд даяар таниулах тэр контент нэвтрүүлэг тийм ээ хамтарч хийвэл зүгээр юм уу гэсэн миний бодол байна. Дээрээс нь бас мэдээж одоо Монголд бид нар ингээд аялаад явж байхдаа одоо нийтийн тээврийн бас ингээд одоо зам төвдөрөх асуудлыг ярьж байгаа шиг байна л да. Тэгээд тэр асуудал ингээд асуудалтай зүйлүүдийг бас бид нар яаж өөрчилж тийм ээ зөв засаж залруулах талаар юм бас тийм нэвтрүүлгүүд хамтарч хийвэл зүгээр юм уу гэж бодож байна. Мэдээж одоо дэлхийд даяар бас хөгжмийн тийм ээ хөгжмийн програмын нэвтрүүлгүүд бол програмууд маш их ингэж гоё маш хурдцтай өөрчлөгдөж байгаа тэр дэлхийн нийтийн өөрчлөлтийг даяарчлалыг дагаад хөгжмийн нэвтрүүлгүүд ч гэсэн маш их өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр хоёр орныхоо аль тийм ээ сайхан тэр хөгжмийн тэр онцлог талуудыг хамтраад ингээд ажиллаад тэгээд тэрийг гой сайхан нэвтрүүлэг болгоод дэлхийд даяар ингээд сурчлуул их зүгээр юм болов уу гэж миний санаар бодож байна да. Ер нь бол K-content одоо K-wave гэдэг энэ бол дэлхийд даяар одоо солонгосын одоо яг энэ соёл бол K-pop-оор дамжуулаад бүр ингээд бүх K хүнс хүртэлтэй одоо кимчи гээл тэр болоо ингээд бүгдээрээ одоо юу гэдэг солонгосын соёл дэлхийд одоо бараг тэргүүлж явж штеп одоо яг нөгөө кино урлагийн ч гэсэндээ тий бүх дэлхийн хүмүүсүүд маш их сонирхож үздэг. За тэгээд энүүгээрээ дамжуулаад бас соёлыг одоо тий яаж түгээх үү гэдэг цаад нөгөө нэг одоо утга байна шүү дээ. Тий Монголд хөрвүүлээд бид нар яаж энийг монгол хэлбэрт оруулаад тий энэ соёлоо яаж цааш нь авч явах уу гэдэг бас ийм зүйлийг одоо энэ солонгос хүмүүсээс бас суралцж байгаа болов уу гэж бодож байгаа. Тий яа тэгэхээр эн чинь бас мэдээч хэрэг одоо хөгжингүү орн тий яаж бас хөгжсөн тухай бол бид нар маш сайн мэдж байгаа тий дээр үедээ ямар улс байсан одоо ямар болсон бэ гэдэг. Тэгэхээр бид нар эндээс бас суралцах зүйлээ маш сайн авах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тий манай одоо сэрж мето ихч маань гэсэндээ солонгосуудтай маш их холбоотой байдаг. Тий тэр тал дээр харахад бол солонгосын соёл бол үнэхээр өөрсдөө соёлоо хамгаалж чаддаг тий үндэсний язгуур тэр язгуур байдлынхаа тэр соёл уламжлалыг язгуураар нь хадгалж чаддаг одоо улсаагаа. Тэгээд би бас энэ дундор нэг өөр нэг зүйл ярьчих гэж бодлоо. Тэгээд одоо би соёл урлагийн сургуулийн докторант сурж байгаа. Тэгээд миний судалгааны ажлын сэдэв болохоор одоо үндэсний язгуур урлаг нь өөрөө тухайн одоо үндэснийхээ үнэт зүйл болох нь гэдэг сэдэв байгаа. Тэгээд Монголын уртын дуу болон Солонгосын пансууры гэдэг үндэсний дуу хоёрыг харьцуулсан судалгаа хийж байгаа. Тэгээд тэр судалгааны зүгээр зорилго нь хамгийн гол чухал зорилго нь болохоор язгуур урлагаараа дамжуулаад үндэстэн үнэт зүйлтэй байх, үндэстэн өөрөө үнэтэй байх тийм ээ. Тэр гол одоо чиглэлийг яаж Солонгос улс пансуурыгаараа дамжуулаад пансуурыгаа яаж хадгалж, хайрлж, хамгаалж тэрийг өнөө өвлүүлэн хадгалахын тулд өвтөөгч тэр одоо багш нарын төр засгаасаа цалинжуулаад, насан туршид нь цалинжуулаад, сургалт явуулуулаад ингэж хамгаалдаг байна. Тэгээд Монголд бол одоо тэр соёлын бодлогот бол маш дутагдaltaй гэдэг юм билээ. Өнөөдөр уртын дуу болон тий үндэсний тэр ясны дуунуудаа, дуу хооруудаа заадаг багш нараа бол төр засгаас одоо ямар нэгэн байдлаар тий цалинжуулах, харж үзэх одоо юу гэдгийг тийм ээ. Тэр сургалтын хөтөлбөрийн тий төрийн бодлого тийм ээ соёлын би болов соёлын бодлогот оруулж байгаа зүйл одоо байдгүй юм билээ. Тэгэхээр энэ тал дээр бас гол зорилго маань энийг ингэж харуулж өгөх гэж мэдээж та хэлсэн шүү дээ түрүүнээ тийм хөгжилтэй орны яагаад энэ Солонгос улсаас илүү бид нарт язгуур урлаг үндэсний үнэт маш олон гоё язгуур урлагууд байдаг. Тэрийгээ бид нар хайрлах, хамгаалах, хадгалж үлдэх, өвлүүлэх тал дээр нэлээд анхаармаар юм байна гэж би бас бодож байгаа. Яг зочид маань гэсэндээ тийм Монгол орнд маш хайртай болохоор ингээд байн Монгол руу гэх тийм нэг сэтгэл байгаад байна шүү дээ. Тэгээд Монгол хүний бас нэг онцлог ямар вэ тэрийг хэлж өгөхгүй юу бас тийм ямар хуу яагаад ингээ Монгол байн ирдэг болчихвоо тийм
아까 말씀하실 때 저기 몽골에서 너무 살아하셨다고 했는데 그리고 몽골 사람들이 조금 성격인가 좀 뒷전이 무엇인가요? 학생들이나 학생들 이렇게 비교를 아니면 때 하면 교수들이라서 제가 3년 전에 후레 소로골에서 수업을 강의를 하고 있었는데 제가 기침을 했었어요. 그랬더니 한 학생이 나와가지고 잠깐만 10분만 나갔다 오겠다라고 얘기를 하더라고요. 시간을 달라고. 그래서 어디 이제 뭐 화장실을 간다든지 볼일을 보러 가는가 했더니 10분 후에 다시 왔는데 눈물이 크렁크렁 해가지고 와서 약을 사가지고 와서 이거 먹으면 이 몽골 약이다. 몽골 차인데 이걸 먹으면 이걸 마시고 나면 기침은 안 할 거다라고 얘기를 하더라고요. 근데 거기서 제가 너무 감동스러워서 막 가슴이 아프고 이게 저도 막 눈물이 나서요. 그러니까 학당에 와서 그러한 정을 느낄 수 있다는 그 학생들의 그 아름다운 마음 그거에 있었고 그리고 또 하나는 우리 옆에 우리 세라도 있지만 제가 처음에 여기 와서 몸이 아팠을 때 가족처럼 제가 안 아플 때까지 이렇게 보살펴줬던 거 그리고 초대를 했는데 그 마을에 있는 사람들이 다 와가지고 함께 즐겁게 반갑게 맞아주는 그런 정을 느껴서 이게 바로 인간들의 그 순수한 마음이 아닌가. 그래서 아직까지 우리 몽골인들의 마음속에는 그 순수성이 남아있다. 그래서 그 몽골에 대한 나라뿐만이 아니라 그 사람들에 대한 감성, 자연에 대한 풍경 이런 것들이 저는 헤르테시 몽골입니다. 제가 보기에는 이제 몽골은 제가 죄송합니다. тэгээд би Монголд өнөө 3 жилийн өмнө ирээд тэгээд сургууль багшилж байсан гэж ярьсан. Тэгээд нэг өдөр би ингээд хичээлээ зааж байгаа танилцаад байсан. Тэгээд ханигаад байсан чинь манай нэг оюутан багшаа би та надад 10 минут өгөөч. Би нэг гартаа дэрмээр байна гэсэн. За гэд чөлөөгөд гаргасан чинь надад одоо ханиалган цай ингээд ийм аваад ороод ирсэн. Тэд би үнэхээр маш гайхаад маш их баярлсан. Тэгээд баг миний нулимс гарч ирсэн. Тэгээд би бас тийм ээ одоо өөрийн нутаг биш ирсэн байгаа гэхэд миний төлөө тийм одоо оюутан маань тийм сайхан залуу тэгж санаа зовоод ийм авчраад өгнө гэдэг надад бол үнэхээр сайхан санагдсан. Тэгээд энд байхад маань мэдээж Монгол багш нар маань тийм ээ маш их тусалж өгөөд намайг айгүй их хайрлаж халамжилж байсан юм би Монгол хүний тэр сайхан байглаасаа гадна Монгол хүний тэр нэг тийм ээ сайхан сэтгэл чин үнэнч тэр нэг сэтгэл нь бол үнэхээр бүр надад таалагдж байсан. Тэгээд гайхалтай одоо тэг хөвсгөл рүү ч юм уу тийм ээ хөдөө орон нутг руу очсон ч гэсэн тэр хавийн одоо өөрхийнхэн бүгдөө тий хүмүүс маань малчид маань цуглаад маш сайхан ингээд хөгжилтөө цагийг өнгөрөөд биднэрт өнгөрөөж өгөөд бүгд л ингээд сайхан биднийг ингээд үлгээж авч байгаа юм шиг ингээ хайрын дундаагаа ингээ бэлхуулаад ингээ гой байсан нь Монгол хүний тэр сайхан сэтгэл чин зүрхний чин шудраг тийм гоё хүнд тэгж нэг гоё сайхан ханддаг шүү дээ. Зүрх сэтгэлээрээс чин сэтгэлээс ханддаг шүү дээ монголчууд. Тэгээд тэр сайхан сэтгэл тэр Монгол орны үзэсгэлэнтэй байгаль тийм ээ. Угаасаа бүр нэг Монгол хүний цаанаасаа тийм сайхан чанар нь надад үнэхээр ингэ таалагддаг. Тийм болохоор би үнэхээр хайртай шүү Монголоо гэж хэлмээр байна. 제가 몽골에 몇 번 학교를 방문해서 이렇게 보면 학생들이 너무 순수하고 열정적이고 배움에 대해서 많이 강한 것 같습니다. 그래서 우리 한국과 몽골이 교육 사업에 대해서도 열심히 서로 협력하고 노력을 하면 한국과 몽골 간에 큰 교류가 있지 않겠냐. 그래서 저희가 조그만 성이라도 열심히 하라는 뜻으로 우리 책과 뭐 장학금과 이런 걸 계속 추진할 수 있도록 UBS 방송국에서 적극적으로 광고 홍보해 주시면 좋겠습니다. За тэгээд би бас адилхан байсан. Тэгээд Монгол хүүхдүүд бол маш их хичээл зүтгэлтэй,
маш юмчин сэтгэлээсээ ханддаг энэ чанар нь маш их таалагдсан. Тэгээд тийм болохоор би Монгол улс, Солонгос улс хоёр тийм ээ одоо боловсролын чиглэлээр хамтарч ажиллаад мөн одоо хэвлэл мэдээллийн чиглэлээр ингээд хамтарч ажиллаж байгаа энэ сайхан бидний хийж байгаа тэр оюутнуудад бид нар бас тэтгэлэг өгдөг байгаа. Илүү олон тий сайн хичээлдээ сайн энэ оюутнуудыг бид нар илүү олон цаашдаа яаж тэтгэлэгт хамрагдах уу гэдэг тал дээр бид нар хичээж ажиллах болно. Тэгээ энэ үед та UBS телевиз маань бас мэдээллийн тийм ээ тал дээр маш их тусалж дэмжиж өгөх байхаа гэж найдаж байна. Тэгэлгүй яг боловсролын чиглэлээр мэдээж хэрэг хүүхдүүдийг бас тэ гадагшаа явуулах, тэтгэлэг олох энэ тал дээр бол ялцчгүй Солонгос улс бол сүүлийн үед маш их нээлттэй болсон байгаа. Тэг хүүхдүүдийг аль болох одоо нөгөө манайхтай ойрхон тий маш ойрхон улс учраас тий тэтгэлэг өгөх, тэтгэлэгт хамруулах гэдэг дээр маш ихээр одоо Солонгос сургуулиуд ч их ажиллаж байна, тий хувь хүмүүс ч их ажиллаж байна. За манай энэ одоо яг зөвлөх болж байгаа хүмүүс маань ч гэсэндээ ер нь бол дандаа их сургуулийн хүмүүс зөвлөх байгаа тий доктор профессор байсан хүмүүс. Тэгэхээр энэ чиглэлээ бол бас хаяггүйгээр тий энэ тал дээрээ бас хамтраад ажиллаад явах байгаа. Тэгээд Тэжон хотод ч гэсэндээ маш олон их сургуулиуд байдаг шүү дээ тий. Тэрнийг бас ингээд ирсэн зочд маань ч гэсэндээ их бүгдээрээ одоо Тэжон хотод амьдардаг хүмүүс байгаа. Тий Тэжон хот яг Сөүл хотоосоо маш ойрхон дээр нь яг технологийн тий инженер технологийн хот гэж яриад байдаг шүү. Би одоо чи яг үзсэн өөрөө тий ихтэй сургуулийн одоо төвлөрсөн ихтэй сургуулийн төвлөрлийн одоо ер нь жоохон оюуны хот гэж бас нэрлэж болно. Ихтэй сургуулиуд байдаг. Хамгийн их доктор профессорууд байдаг. Тийм сайхан хот байгаа. Ер нь яг үйлдвэржилт жоохон баг. Ихтэй сургууль болон сургуулиуд ихтэй бас нэг том шинжилгээний судалгааны төвүүд ихтэй. Солонгос. За тэгээ маш гоё хотоос хүрэлцэн ирсэн байгаа. Дээр нь одоо манай телевизтэй ингээм хамтарч ажилланаа. Тэгээ цаашаа ер нь те юун дээр хамтарч ажиллах одоо Монгол Солонгосын телевизийг харьцуулаад үзүүлээ. Тэнд байгаа Солонгосын одоо телевизээс бид нар ч гэсэн маш олон зүйлийг суралцах хэрэгтэй байгаа. Тэгэхээр тэр талыг бас Тэжон 씨가 조금 과학 쪽으로 이렇게 교육 쪽으로 조금 기준이 높았다고 들었습니다. 그래서 그 좋은 도시에서 오셔서 이렇게 우리 방송국하고 협력하고 있어서 너무 감사를 드립니다. 자, 되게 욕대 하서 되게 우리 대전시와 이제 있고 그 옆에 있는 세종시가 같이 있듯이 충청북도도 이제 교육도시입니다. 그래서 많은 대학과 초중고가 있는데 우리 오늘 UBS 방송국에서 이렇게 초청을 해서 저희들이 왔지만 많은 대학과 학교의 콘텐츠가 많이 있습니다. 이것을 좀 할 수 있도록 같이 교류하고 한국과 몽골이 그런 공통점이 좀 많은 것 같습니다. 모든 교육이나 뭐나. 그래서 충분히 교류만 잘 된다면 서로 협력한다면 많은 발전이 있을 것이다라는 생각이고 또 예능이나 이런 프로에 한국 프로에서 몽골 여행이나 이런 거에 대해서 좀 방송을 합니다. 그래서 그런 방송도 좋지만 오고 싶은 몽골 또 가고 싶은 몽골 찾아오고 싶은 몽골 이런 그 테마를 가지고 우리 한국어가 좀 UBS 방송국에서 한다면 한국과 대전과 우리 세종에서 충분한 교류를 할 수 있는 매개 역할을 아마 우리 UBS 방송국에서 하면 충분하게 서로 커뮤니케이션이 될 거라고 이렇게 믿고 있습니다. 우리 түрүүн нэг Тэжон хотыг тий боловсролын хот гэдэг шиг тэгээд боловсролын хот юм аа тэгээд үнэхээр ихтэй сургууль олонтой тийм болохоор оюутан солилцоо юм оюутнуудыг одоо суралцуулах болон маш их боломжтой дээрэс нь UBS телевиз болон бидний хамтын ажиллагаа бол бас их илүү өргөж бүрэн боломжтой Тэжоноос гадна Сэжүн гэдэг бас хоттой тий хамтарч ажиллах тий бүрэн боломжтой тэгээд энэ тал дээр бол бид нар олон зүйлийг хийх боломжтой байгаа гэж. 아까 그 질문이 하셨는데 그 한국 방송국하고 몽골 방송국 비교해 보시면 조금 어떠신가요? 네, 우리 한국은 지금 이제 AI 이런 GPT 이런 것이 발달되는 게 첨단 그 방송 장비가 곳곳에 있습니다. 그런데
방송국이 여러 있다 보니까 경쟁이 되다 보니까 장단점은 많은데 상당히 그 교육이나 정치, 사회, 문화에 큰 역할을 하는 것이 사실은 방송국인데 UBS에도 그렇게 할 거라고 좀 보여지고 있어요. 그래서 좀 UBS 방송국은 이게 듣기만 해도 푸근한 이런 마음이 들고 이게 찾아와도 편안하게 할 수 있는 곳. 이제 한국에는 여러 경쟁 업체가 있기 때문에 꼭 그런 부담감이 좀 없지 않아 있고 인식이 좀 몽골하고 좀 틀리다 받아들이는 마음이 좀 그런 마음인 것 같습니다. Ер нь бол мэдээж одоо хиймэл оюухан хөгжөөдтэй энэ одоо өнөөдрийн цаг үед Солонгосноос тэр талаараа ч гэсэн одоо нэвтрүүлгийн талаараа ч гэсэн мөн нэг тоног төхөөрөмжийн талаараа ч гэсэн мэдээж одоо илүү байгаа Монголын телевизүүдэд хариуцуулах юм бол тэгээ тэр тал руугаа олон сайхан одоо тоног төхөөрөмжийн хүчин чадлаар олон сайхан нэвтрүүлгүүдийг их бүрэн боломжтой байдаг. Зүгээр бас эдийн засгийн хувьд ч гэсэн тийм ээ бас нэлээд одоо бас боломжтой байгаа учраас олон сайхан нэвтрүүлгүүдийг их боломжтой байдаг. Цаашдаа Монголын телевизүүд бас тэр чиглэл рүү одоо болоосаа гэж бас хүсэж байна. Мэдээж Монголын телевизүүдийн одоо телевизийн сэтгүүлчид одоо тийм ээ энэ сайхан нэвтрүүлгүүд идэх хүмүүс бол маш одоо UBS телевиз их том телевиз маш сайн телевиз гэдгийг би сонссон. Тэгээ илүү тоног төхөөрөмжийн сайжраад ингээд явчих юм бол маш сайн одоо чадвартай хүмүүс байдгаа гэж би одоо бодож байна. Энэ бол дэлхийд даяар одоо нөгөө AI руу ер нь бол шилжээд явж байгаа тийм бүх зүйл одоо хиймэл оюуханаар хийдэг болж байна. Тэрийг маш боловсронгуугаар хийгээд эхэлсэн улс бол ялцчгүй Солонгос байгаа. Тэгэхээр бид нар бас эндээс суралцах хэрэгтэй. Тэрийг бас хүлээн зөвшөөрдөг болсон. Тэгээ үзэгчид маань ч гэсэндээ AI гэдгийг хүлээн зөвшөөрсөн болсон. Энэ цагт техник технологи маш сайн байх юм бол тэр AI-ийг нэвтрүүлэхэд бол маш амархан боломжтой болов гэж бодож байна. Тэгээд бидний бас ярилцах цаг дуусчих шиг байна. Бас асуугаагүй зүйлээгүү л Монголын үзэгчтэй хэлээд бид нэвтрүүлгээ өндөрлөе. 우리 지금 마지막 우리 몽골대 분들한테 조금 질문이 있으신가요? 조금 드리고 싶은 말 있으면 조금 드리세요. 조금 전에 이야기 중에 꼭 드리고 싶은 말씀이 있는데 지나갔지만 그 UBS의 그 자체 플랫폼 개발이 시급한 생각이 들어요. 앱이나 젊은 층을 대상으로 해서 앱이나 웹 개발 그런 것들은 지금 빨리 준비를 하셔야 되지 않을까 그런 말씀을 드리고 혹시 도움이 된다면 대전에 그 영상진흥원이라는 데가 있습니다. 해외에 협력하는 부분이 있고 그리고 드라마 센터가 대전에 아주 커다란 게 있어서 그런 것도 활용했으면 좋겠다라는 생각이 듭니다. 그리고 이제 마지막 말씀을 하셨는데 몽골 사람들한테 질문하고 싶은 거. 아니 이제 시청자분들한테 이제 하고 싶은 말씀 하시고 이제 지금 시간이 조금 끝나게 돼서요. 그 K 음식 그리고 K 컬처, K 문화에 대해서 많이 사랑해 주시는 우리 몽골 분들, 우리 몽골은 우리와 대한민국과 형제 자매, 그리고 이게 역사적으로도 아주 관계가 많이 깊은데 문화가 비슷한 면도 많이 있고 그리고 얼굴 모양도 아마 DNA가 전 세계에서 가장 많이 있지 않을까 싶습니다. 그래서 저희 대전뿐만이 아니라 K 문화를 접할 수 있도록 저희가 성공에 서서 앞장서서 노력을 할 테고 그리고 또 우리 반겨주시는 지금 현재처럼 한국을 사랑해 주듯이 앞으로도 계속 저희 한국을 사랑해 주시기 부탁드리겠습니다. За яг одоо Монгол одоо үзэгчтэй тийм ээ үзэгчд маань ер нь монголчууд Монгол Солонгос тайртай шиг тийм ээ цаашдаа ч гэсэн ингээд байнга ингээ хайртай бас байгаж өгөөрэй гэж одоо хүсэж ер нь бол биднэрт бас мэдээж ялгаатай зүйл байгаа. Ялгаа хоёр өөр үндэстэй юм чинь гэхдээ бас төстэй зүйлүүд бас байдаг тийм санагддаг. Тэгээд аль болохоор тийм ээ өөр өөрийнхөө онцлог сайхан соёл уламжлалыг тийм ээ
хадгалаад, хайрлаад хамтарч олон сайхан одоо салбарт ажиллавал одоо их дуртай тий сайхан байна гэж хэлж байна. 아주 좋은 말씀인데요. 이게 몽골에서 아까 우리 간두야 PD님께서 말씀하셨듯이 UBS 방송국 사장님이 영화를 아주 상당히 사랑하신다고 하니까 한국과 몽골이 영화를 좀 같은 형제 같은 국가니까 나라끼리 그런 제작을 공동으로 하면 광고나 PR이나 돼서 몽골 발전과 또 한국 발전이 가까워지면서 노력할 것이라는 이런 당부를 해서 사장님한테 꼭 우리 합작으로 할 수 있도록 하면 한국에서도 우리가 최대한 협찬하고 광고를 할 수 있도록 최대한 노력을 하겠습니다. UBS 세계 제일 가는 방송국이 되고 몽골 헤리테이쇼, UBS 방송국 헤리테이쇼. За ингээд бидний тэ нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан одоо UBS телевизийн хамт олондоо баярлалаа. Тэгээд захиралтай бас уламжлалт дамжуулаарай. Үнэхээр бид нар одоо маш их баярлалаа. Цаашдаа манай UBS телевиз болон бидний хамтын ажиллагаа улам өргөжнө. Тэгээд үнэхээр бидний одоо хамтын ажиллагааг тийм ээ түрүүнийх шиг бас хэлж ин л да. Нэг өөрийнхөө онцлог төр сайхан соёл уламжлалаараа дамжуулаад өнөөдөр маш хүчтэй хэвлэл мэдээллийн энэ одоо телевизээрээ дамжуулаад бид нар хоёр орныхоо соёлыг ингээ хамтын ажиллагааг улам нэг сайхан өргөжүүлэхийн төлөө одоо хичээж ажил болно гэж бодож байна. Тэгээд би баярлалаа та бүхэндээ. За маш их баярлалаа. Мэдээ зэрэг манай телевиз ч гэсэн кино үйлдвэрлэлийг хийдэг юм телевиз байгаа. Тэгэхээр бас хамтарч бас кино хийвэл тий хамтарсан одоо Монгол Солонгосын кино зохиол гаргах юм бол хамтарч ажиллах за хүмүүс маань бас ингээ тий өөрсдөө бас энэ дээр хамтарч ажиллахад бэлэн байна гэж бас хэлж байна. Тэгээ тэрийг бас би тэгсэндээ дамжуулаад хэлээ. Тэгээ мэдээч хэрэг хоёр улсын соёлыг харуулсан ийм сонирхолтой кино айгуул ер нь бол одоо хийгээд эхэлсэн байгаа ч гэсэндээ энэ бол цаашаа үргэлжлээд явна гэж бодож байгаа. Тэгээ өнөөдөр хүрэлцэн ирсэн зочдтой маш их баярлалаа. Цаашдынхаа ажилд нь амжилт хүсье. Манай телевизийн бас тэ ажлыг цааш нь хийж өгөхөд маш их тусалцаа үзүүлээрэй гэж хүсэж байна. 네, 우리 파소국에 방문해 주셔서 너무 감사를 합니다. 감사를 드립니다. 앞으로도 우리는 협력을 위해서 모든 좋은 영화도 만드시고 모든 좋은 프로그램도 만드시고 그 문화를 위해서 같이 이렇게 노력하겠습니다. 감사를 드립니다. 감사합니다. За баярлалаа үзэгчдээ өнөөдрийн ярилцлаганд бүгд найрамдах Солонгос улсын Мөвгөн их сургуулийн зөвлөх доктор Им Жонсу за мөн бүгд найрамдах Солонгос улсын Prime News сэтгүүлийн ерөнхий редактор Ким Хёнжа за мөн соёл урлагийн их сургуулийн докторант соёлын тэргүүний ажилтан Сэрж Мэтвнэр оролцож ярилцлага өрнүүлээ. Баярлалаа үзэгчдээ үргэлжлүүлэн UBS телевизтэйгээ хамтаагаарай.